Тэгээд тэнд ирнэ гэж боддог уусад гинт шинээр баахан хүмүүс ороод ирсэн сууж байна. Би тэгээ бодлоо л да ер нь ямиг ингэж л манайхан дотроо самардаг юм байна дөө гэж. Тэгээд тэн дотор ингээд орж ирээд анхны хитэн байлгүй сүлд нь өөрсдөө чихэн дуудсан юм а. За зарим нь ч одоо ингээд хүч тарамж байгаа дэр олуулаа байвал зүгээр ч хийж үздэг юм уу. Ингээд манайхан ингээд хүмүүсийг нэмээд оруулаад ирдэг юм байна. За миний хувьд бол зүгээр хундагнаагаа бид төр хувилахнаач байсан, ярьж чадхаар л байсан. Тэгтэл одоо ингээд олуулаа болно гэд бид нар ингээд орж ирсэн чинь манайхан бол одоо тэр сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй тэгээд ингээд нэг анхнаасаа тохирсон ганцхан хундагнаагаа яриад ардын цугаараа дэмжих маягаар бай гэсэн чинь ардаас тэр нэг лам гэдээс нөхөр чи хитчнээ удаа орилж миний уурыг хөрглөө. Би чинь бүр сүлдээ тэр лөө муухай харлаа, эрүүгээ шүдээ зуурлаа, дуугаагач гэж нэг чарлаа. Тэгсэн чинь тэр талбай дээр орилоод идэг нэг залуу бас хажууд ирчихсэн. Босоол ирээл дайрах юм. Яг хөө мэдээж бид нар бүгд уур хилэнтэй байгаа тийм үү. Тэгээд ингээд нөгөө гэтээ энэ залуус тэр одоо лам залуу бол жишээ нь тэнд чимээгүй байх үүрэгтэйгээ мэдчихсэн. Гэтэл тэндээс ингээд давхар орилоод байгаа байхгүй юу. Хажууд нэг ороод ирсэн залуусын тэр орж ирчээд бүр сүлд орж ирчээд аливаа юм чинь жоохон дөрөвтэй байх хэвээр зэрэг хажуугаар чарлаад орлоод ирж байгаа байхгүй. Тэгээд ингээд тэндээс эмэгтэйчүүд нь орилоод уул нь бол ингэж тохироогүй юм. Тэгээд би одоо л ойлгочлээ. Би тэмцэг шиж байгаа улсуудтай би бол одоо нийлээд ингээд нэг орлоо чарлаад яваад байдгүй. Тэгвэл надад таалахгүй хүмүүс бас байдаг. Дунд нь орохгүй байх шалтгаанууд байдаг. Би нэг л орохгүйгээд тэгтэл сая яаж ийм вөхөр зэрэг болж байгаа үйл явдлыг харсан чинь сая юу болов гэхээр зэрэг эн чинь юу боллоо штэ. Тэмээ дурандаа их замбраагүй юм болж байна. Өнөөдөр энэ гэрээг хийхээр бүр удаарайд энэ хүрсв. Энэ засгийн газрын хэрэглэх газрын уучралд нар бүр удаарын зүтгэж хоёр засаг хамтарж байгаа бүр энэ гэрээг бол олон нийтээс санал асуухгүйгээр энийг явуулж байгаа нь үнэхээр хууль зөрчсөн ард иргэдийнхээ эсрэг бүхнээ дайсгалсан ийм үйл ажиллагаа болж байна гэж нэргэд бол үзэж байгаа шүү. За тэгэхээр өнөөдөр газар дээр Улаанбаатар туршилтын нэрээр 2010 оноос эхлээд үйл ажиллагаа хууль зөрчиж энэ үйл ажиллагааг явуулж ихээсэ. Өнөөдөр Улаанбаатар дээр ямар үйл явц процесс болж байна. Тинчээ ард иргэд байгаль эколог тэр чигтээ сүүрч байна. Тийм үү? Тэр гөрөөс тэр хөөсөн сахраад улаанаараа сахраад тэнцээ унаж тээчилж जैन тэр булын хортой уснаас мэдрэлтийг саатуулдаг тэр ус гэж тэр багийн засаг дарга өөрөө бүр хэвлэл мэдээлэлээр ярьсан шүү. За тэнцээ 8 хутаг хордсон байна тийм үү? Тэнцээ амтны аймаг усцсан байна хорхоо шавж ерөөсө тэнцээ түүч байхгүй болсон байна гэдэг иргэд минь та нар ойлгоорой. Одоо тэр газар дээр нь тэр хүрэлцэх учрал та нар очиж ажил үнэхээр өмнөшгүй болов. Бид нар үнэхээр одоо энэ ард түмэн чинь цөхөрч байна тийм үү? Энэ одоо ямар үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ? Хууль зөрчсөн.